Авилгатай тэмцэх газраас 2024 онд хэрэгт холбогдсон шалгагдсан 1436 этгээдүүдийг албан тушаалын ангиллаар нь авч үзвэл 133 буюу 9.3% төрийн улс төрийн, 290 буюу 20.2%-ийг төрийн захиргааны, 241 буюу 16.8%-ийг төрийн тусгай, 205 буюу 14.3%-ийг төрийн үйлчилгээний, 106 буюу 7.4%-ийг төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээдийн газар, 461 буюу 32.1%-ийг бусад этгээд эзэлж байгаа тоо мэдээлэл гарсан байна. Тухайн албан агчдыг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа ургуулan ашиглах, төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хээль ахуул авах зэрэг гэмт хэрэгүүд эзэлсэн байна. Дээрх дурдгдсанаас үзэхэд ганц улс төрийн гэлтгүй төрийн захиргааны бүхий л шатны байгууллагад авилгал хээль ахуул байсаар байна. Иймд өөрсдийн үүргийг ухамсарлаж төрийн албан хаагчийн тангараг болон хөдөлмөрийн тухай хууль заасан ажилтны үндсэн үүргийг бүрэн хангаж авилгаас ангид хүнд сурталгүй ажиллахыг та бүхэнд уриалж байна.